За юуны өмнө гой асуулт илгээдэг, комментчдэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ тэр илгээсэн асуултуудаас миний ингээд дараагийн видео их санаанууд гарч ирдэг. Тэгээ та нар минь дандаа асуулт, коммент илгээж агаарэ. Баярлалаа. За тэгээд энэ бичлэгийг хүлээсэн хүмүүс зөндөө байсан баг. Тэгээд энэ нэг дааврын талаар асуусан байсан. Ер нь даавар гэдэг нь олон янзын даавар байдаг. Тэгээ бодвол надаас эмэгтэйчүүдийн дааврын талаар л асуусан байх гэж бодож байна. Тэгээд одоо бас зарим нэгэн бас ингээ мессежээр дутагдлаа яаж нөхдөг вэ ч гэх юм уу. Тэр асуултууд гарч ирсэн. Тэгээ эдрээс ингээд яагаад ярахаар шийдлээ. Шинэхэн ганц бий болсон ээж нар бас энэ асуудлаа яаж шийдэхээ мэдэхгүй, яаж шийдэх ёстой бас шийдэх ёстойгоо ойлгохгүй мэдэхгүй байвал тэр ойлгохгүй ч ахвтээ мэддэггүй ээж нартай бас зориулаад тэгээ энэ бичлэгийг хийж байна. Тэгээд ер нь ингээд одоо соёлтой, боловсралтай гэр бүлээ гоёор сонирхолтой гоё байлгах хизээч нэг уйтахааргүй тийм байлгахыг хүсдэг гоё боловсралтай мундаг хосууд маань ийм тоглоом хэрэгэлдэг байгаа. Хоёр дахь амьдралаа одоо хүүхдүүдээ болохоор самаагүй чанга ярьж чадахгүй. За яг ярьчих. Одоохондоо ойлгох насны шаа болохоор секси амьдралаа айгуу гой сонирхолтой байлгахын тулд хосууд маань айгуу гой янз янзын тоглоом оруулж амьдралаа айгуу гой сонирхолтой болгож тэгэхээр тийм байлгах юм бол нэгд гараас тавилт болохгүй, нэгнээсээ уйдахгүй, тэгээ хүүхэд өнжрөлтгүй, салалт байхгүй болно. Тэгэхээр жоохон боловсралтай, соёлтой ер нь гэр бүлдээ анхаардаг хүмүүс бас иймэрхүү юм хэрэгэлдэг байгаа шүү. Хэрвээ та нараа минь бас ингээд гэр бүлтэй хүмүүс үзэж байгаа бол бас ийм тоглоом амьдралдаа, секси амьдралдаа оролцуулаад бас илүү сонирхолтой, гоё, уйтгааргүй болгоорой амьдралаа. За тэгээд тиймэрхүү бас ганц би ээж нар цэвэрч атайхан ээж нар ер нь дандаа иймэрхүү тоглоом хэрэгэлдэг. Энэ тоглоом ерөнхийдөө ингээл янз янзын бохор заваа хүчтэй зовлонтой хүмүүстэй учрахаас хамгаална, ач тусууд нь тэгээд ер нь ингээл ихэвчлэн ганц бие залуучууд дандаа нэг ингээл за нэг олцсон дээр гээл нэг тийм амиа ботсон байдаг. Тэгэхээр гой таашаал өгч чадахгүй гэсэн үг. Тэгэл гой таашаалаас авч чадахгүй. Тэгээ дээрэс нь ингээл хүсээгүй жирэмслэлт болохгүй. Мэтлэн ер нь зөндөө олон давуу талтай. Тэгээд зарим нэг буруу ойлголттой хүүхнүүд айгүй их байд юм билээ. Эрэхтээ одоо ингээл дутагдаад байх юм бол дутагдчих юм бол дутагдаад баларн эрэгтэй хүний нөгөө шингэнийн заавал нэг оруулахгүй болохгүй болдгүй ингэсэн тэрнээс шимтэй тижээлтэй өнүүд байдгийн гэсэн заавал нэг шингэн мингэнд оруулж явах заавал харьцаанд орж явах хэрэгтэй юм байлээ. Тэгвэл ямар нэг юм дутагдчихдаг гэсэн тиймэрхүү ярьдаг тийм ойлголттой хүмүүс айгүй зөндөө байд юм лээ. Тэгэхээр тэр бол ор тас худлаа шүү. Эрэгтэй хүний өрийн шингэнээс өрн хэрэгтэй ач тустай юм юу ч ахгүй яг хүүхдтэй л болох юм да. Тэгэхээр энэ мэдээллүүдийг олон нэг ийм эмчнэрийн ярьж яснаас сонссон болохоор 100% үнэн байгаа. Тэгээд би бас нөгөө нэг NGL радио арга билег нэвтрүүлэг гээд YouTube-ээс хайгаад олоорой. Тэгээд тэр нэвтрүүлгээс бас их гоё юмнууд мэдэж авдаг. Тэгэхээр ерөн хүссэн юу мэдмээр энэ юм болгоныг л энэ одоо үед ингээ гоё интернетээс хайгаад олчих боломжтой болсон. Тэгэхээр цаг гаргаад хүссэн юмаа судлаад олоод хамгийн гол нь гоё судлаад мэдэх хэрэгтэй шүү. Тэгээ би ерөнхийдөө иймэрхүү эмэгтэйчүүдийн асуудал тэгээд иймэрхүү юмнуудаа аягүй судалдаг хэрэгтэй болохоор тэгээд бас нэг эмч нарын зөвлөхийг эмэгтэйчүүдийн эмч нарын тийм бас яриаг сонсч байсан. Тэгээд тэндээс ингээл ерөн ойлгож ухаарж аваа. За ер нь тийм юм байна гэд. Тэгээд өөрийнхөө одоо ихэнх эмэгтэйчүүдийн сэрлийн цэнгэн гаднаа байдаг.
Тэгэхээр одоо эрэгтний том жижигэн ялгаа ч юм уу тэр мэр уусаа чухал биш байдаг гэсэн. Тэгээд заавал бас нэг тэгэж оруулж гаргаж таашаал авдаг гэсэн бас юм байхгүй. Гэхдээ эмэгтэй хүн болгон өөр ах. Миний хувьд бол өөрийнхөө яаж таашаал авдгаа мэддэг болсон болохоор айгүй амар байгаа. Тэгээ яг тэр тоглоом заавал нөгөө нэг хэлбэртэй эрэгтний хэлбэртэй байгаадах шаардлагагүй. Одоо би ингээд зургуудыг оруулчих. Ганц би дөнгөж шинээр болсон ээж нар маань бас мэдэж аваад онлайнаар захиалаад авчвал их зүгээр. Би бас шоп моп дээр нь очиж үзгэрж байгаа санаа зовоод тэгээд эвгүй санагдаад тэгээд ингээд захиалаад авчдаг байгаа. Тэгээ одоо бүр хөгжөөд бүр яоз язаараа олцсон ингээд сордог мордог олон янзаар вибардаг гэл тэгээд энэ бүр сонголт бол үнэхээр их байгаа. Тэгээ нэг хөрх юм жижигхэн харахад одоо тим юм ингэж харахааргүй бараг хааж авч авсан боломжийн. Тэгээ хүүхдүүд харсан ч гэсэн тийм юм гэж ойлгохооргүй, мэдхээргүй, асуух юм бол массаж хийдэг юм аа гэж болоо. Тэгээ тийм энэ мэтлэн ерөөхдөө ингээд өөрийгөө сайн гэхдээ ингээд өөрийгөө мэдрээд яг яавал гоё юм энэ яавал таашаал авдаг юм байна мэдэж аваад тэгээд яг тиймэрхүү тохирсон юм хэрэглэвэл зүгээр шүү. Миний хувьд бол олцсон тэгээ амархан тэгэж нэх оруулж гаргаад байх шаардлагагүйгээр гоё цэгээ олоо мэдсэн байгаа. Тэгээд тэгээд одоохондоо бол нэг амар яараал найз залуу хайгаад ч юм уу тгийх заавч алах тийм нэг одоохондоо тийм амар сонирхолч алга. Тэгэхээр ерөнхийдөө ирчүүд минь жоохон өөрсдийгөө хувь хүний хөгжилдөө би галбардаа анхаарахгүй бол энэ сайхан хүүхнүүч ингээд ганц би болоод өөрсдийгөө аргалаад яваад байдаг болцсон бай шүү гэхэд бодвол одоо ингээд даавар эмэгтэйчүүд гэж явахаар нөгөө баха эрэгтэй хүмүүс үүсэх байлгүй дээ тэдэртэй зориулаад ингээд хийлчээ. Үнэхээр сайхан найз хүүхэнтэй болмоор байвал сайхан хантай болмоор байвал өөрсдийнхөө хувь хүмүүний хөгжилдөө бие галбартай сайн анхаарад тэгээ сайхан хүүхнүүдтэй уулзраарэ гэж хүсье. За тэгээд би эжнэртэй зориулж ярьжсэн нь юу болов? Өөрөөсөө эрэгтэй хүмүүс үзэн л дээ. Ингээ мессежээс бичиж байгаа хүмүүс ингээ анзаараад тахад ингээд нэрэн жоохон юм ондоо тэгэл өөрсдийнх нь зураг байхгүй янз янзын байгаль ч юм уу сонь юмны зурагтай хүмүүс аяух бичдэг. Тэгэд би тиймэрхүү хүмүүстэй ерөөхдөө эрэгтэй хүн шинжний хүмүүстэй бол ерөөсөө харьцдаггүй уншаал орхичдаг. Тэгээд тиймэрхүү тэр тусмаа тийм өөртөө итгэлгүй ирчүүдтэй бүр харьцахгүй үнэхээр гоё өөртөө итгэлтэй хувийн хөгжил сайтай тиймэрхүү хүмүүс. Гэтэ одоохондоо би бол ерөөсөө эрэгтэй хүн уучлаарэ найзын хүсэлтийг авдагчгүй харьцдагчгүй байгаа шүү мессеж надад угсаа тийм зав алга ажиллаа хийн сормуусаа хийн хажуугаар нь бичлэгээ хийн одоо хажуугаар нь дасгалжуулагч хийж байгаа одоо фитнесийн тэгээ дээрэс нь өөрөө дасгалаа хийн гэх мэтлэн надад үнэхээр их тийм илүүдтэй хүнд өөр хүмүүст гаргах цаг зав үнэхээр байхгүй одоохондоо тэгээ бичлэг бол миний хувьд чухал намайг одоо хүлээж байгаа миний надаас нэг жижигэн ч гэсэн алтгой юм мэдэж авдаг хөрхөн ээж нар зөндөө байгаа тэдэртэй зориулаад ямар ч хэсэн бичлэгээ цаг зав гаргаад хийж явах болно тэгээд энэ бол миний том хариуцлага намайг хүлээсэн хүмүүс зөндөө байгаа надад миний жижигэн ч гэсэн юмнаас мэдэж авах хүсэлтэй хүмүүс зөндөө байдаг болохоор тэр ээж нартай бол бичлгүүдээ ингээд жоохон урдаанаар ч алтгай хүргэжээ шүү. Тэгээ та нар минь дэвчээртэй намайгаа хүлээж агаарэ гэж хэлмээрэн. За тэгээд ерөнхийдөө дааврын хувьд дутагдлаа сайхан хүүхнүүд иймэрхүү маягаар нөхдөг болцсон шүү. Тэгээд мэдхгүй хөрхөн ээж нар маань заавал нэг янз янзын таарсан тохирсонгүй ч юм уу нэг удаагийн тийм нэг шүний марцаанд ороод байх шаардлагагүй шүү. Сайхан цаг хөгжсөн үед тэгээд тиймэрхүү юмнууд дээрс өрөө хол байсан дээр өвчин зовлон хүснэ өөртөө ч гэсэн ерөнхийдөө юм нэг удаагийн марцаанд хүмүүс аягүй юм өөртөө юм сэтгэлийн юу авдаг гэж шарах авдаг гэж аягүй шарах гэдэг юм уу да одоо юу гэдэг юм бэ
өөртөө итгэх байдлаа итгэх өөртөө итгэх байдлаасаа ингээл алдчихэдэг гэж бас сонссон мэдсэн байгаа. Тэгэхээр тиймэрхүү мэтлэн янз янзын хэрэггүй харьцаанд орох шаардлагагүй үнэхээр сайхан хань болох үнэ үнэхээр таалагдсан гоё харилцаж чадхаар хүнтэй гал харьцаанд орж ихийг ороорой гэж хүсмээр. Тэгээ янз янзын хүсээгүй жирэмсэл битгий болоосай, янз янзын салалт битгий болоосай, ахиад олон хүүхдүүд ээж аав ингээл салсан тийм амьдрал битгий болоосай. Орос гоё хосууд маань одоо ингээд секси амьдралаа илүү сонирхолтой болгож янз янзын гоё сонирхолтой юмнууд туршиж үзэж сонирхолтой байцгаагаарай. Тэгэх юм бол янз янзын араар тавилт, гэр бүл салалт, олон хүүхдүүдийг ээж аавгүй өсөх тийм амьдрал ахиж битгий нэмэгдээсэ гэж хүсэж байна. Тэгээд иймэрхүү юм ярмаар санагдлаа. Тэгээд бичлэгийн минь энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа. Жогоон ч гэсэн ганц би шинэ ээж нартай хэрэгтэй мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Эхний үед бол эвгүй байж болно. Гэхдээ хамаагүй хүнээс өвчин зовлон авцснаас дээр шүү өөртөөхөө гоё өөртөө мэдрээд цэцэрлийнхаа цэгийг олоод хүүхдэд том болсон юм үсгэдээ. За яг хамаагүй энэ чинь амьдрал би амар тэгэл янз янзын одоо өдрөө алган одоо энийг би мэдэхгүй байсан бол надад бол бас хэцүү байх байсан баг. Тэгээ яаж нэг тэгэл нөгөө яарал дараагийн хүнээ ямар хүнтэй суучгаа одоо ингээл 2 3 хүн ингээл өөр эцгийн хүүхдүүд гаргаж байгаа ээж нар хөөрхийн ингээл ийм мэтлэн юмудээ мэдгүй болохоор за нэг бас хурдан хүнтэй сууж дутагдал мотагдал янз янзын шингэн мэнгэн энэ харьцаанд орохгүй утгаар болдоггүй юм гэсэн буруу тийм ухаан мэдээллээс олоод яарал хүнтэй суучдаг байх өөрийгөө боловсруулаагүй өөрийгөө таньж мэдээгүй байх та тэгэл дахиад нэг салал дахиад нэг хүүхэд ээж аавгүй өсөх иймэрхүү амьдралыг үнэхээр ахиж хаач өрн өсөхгүй байна. Тэгэхээр та нар минаас ингээл өөртөө бас анхаарал тавьж амьдралдаа ахиж алдахгүй хичээгээрэй. За ингээд бичлэгээ дуусгая. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Гоё комментүүд бичээрэй, гоё асуултууд бичээрэй. Та нарынхаа асуултаас гоё санаа олдог шүү. Ер нь ингээл нөгөө нэг жижиг шажиг санаа ингээ олоход жоохон юу хүн хүсэж байгаа юм би юу хийвэл ингээд чам хүнд хэрэгтэй юм юу байгаа бол мэддэг би ч олон юм мэдэхгүй л дээ. Гэхдээ яг мэддэг иймэрхүү жижиг шажиг юм аа л ингээд хуваалцах чаддээ шүү. Гэхдээ зарим мэдэхгүй юмыг бас ингээл амар гоё за тэр нэг ийм асуулт асуусан да гэж бас судалж бодлоо энэ чинь бас миний хариуцлага шүү дээ. Тэгээ энэ чинь ингээд би өөр юмыг ингээд таньж мэдчихээн бас надад хэрэгтэй өөр хүмүүст хэрэгтэй. Тэгээ энэ мэтлэн гоё коммент асуулт илгээж аарай. За баяртай.